Мэлхийний амьдралын мөчлөг. Хүүе, юу вэ? Сайн уу? Чи намайг айлгчихлаа? Чамайг хэн гэдэг вэ? Бид нар бол мэлхий. Бид нар тоглоод л явж байна. Намайг Сондөр гэдэг. Танилцсандаа таатай байна. Бид нар ч бас чамтай танилцсандаа таатай байна. Манайх саяхан амбул нэмсэн. Хөөх, тийм үү? Би харж болох уу? Та нар хаана амьдардаг вэ? Бид бол хоёр нутагтан. Юу? Юу гэсэн үг вэ? Хоёр нутагтан гэдэг нь газар дээр ч амьдарч чадна, усанд ч амьдарч чаддаг гэсэн үг аахгүй юу? Би ойлголоо. Найзаа, чамд сони юм харуулъя. За явцгаая. За би чамайг аваад ирлээ. Энэ миний зулцгнууд. Хаана байна? Энд байна. Энд ээ. Энд байна миний зулцгнууд. Зулзаага. Гэхдээ би ээжтэйгээ адилхан байдаг шүү дээ. Гэтэл энэ хөвөм шиг их сони юм аа. Тийм ээ, тийм. Санаа зовлтгүй. Би чамд мэлхийний амьдралын мөчлөгийг тайлбарлаад өгье. Амьдралын мөчлөгөө. Тийм. Мэлхийний төрөлт болон өсөлтийн тухай. Им мэлхий эхлээд усанд олон өндөг гаргадаг. Өндөгнүүд анх цэлцэгнүүр шиг бүрхүүлтэй, дотроо хард цэг шиг байдаг. Өдрөөр томорч сүүл ургаж эхэлдэг. Шанаганцар болоод өндөгнөөсөө гардаг шүү дээ. Энэ мэлхийний үр төлөв гэж үү? Тийм ээ. Шанаганцрууд дээш гаралгүй усан доор замгаар хоолож амьдардаг. Дараагийн 14 хоногтой томорч өөрчлөгдөөд арын хоёр хөлн төрүүлж ургаж эхэлдэг. Энэ үеийг өсвөр мэлхий гэдэг. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа бүх хөлн ургаж гүйцээд гарч ирдэг. Заримдаа ус руу орж амьсгалаад буцаж гарч ирдэг. Ингэж багаар хурай газар дасдаг. Хөөх, ямар гоё юм бэ? Одоо л мэлхий шиг биетэй бас сүүлтэй болсон байна. Тийм ээ. Уснаас гарсны дараа сүүл нь багасаар байгаад байхгүй болдог гэж. Чи өнөөдөр юу сурсан бэ? Мэлхийний амьдралын мөчлөгийн тухай мэдэж авлаа. Ямар үе байдаг гэж байна? Өндөг, шанганцар, өсвөр мэлхий, бие гүйцэн мэлхий гэж байд юм байна. Сайн байна. Баярлаа. Би одоо гэртээ харих ёстой. Баяртай.